За үзэгчдээ Монголын мэдээ сувгаас бэлтгэн хүргэдэг эдийн засгийн тойрон нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За та бүхэндээ өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл дээр гарч буй шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллээс хуваалцсан. За өөрөөр хэлбэл Хаан банкнаас иргэд олон нийтэд зориулсан гендер бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгохоор ажиллаж байна. За энэ 7 хоногт хөрөнгө оруулагчид болон бондын сонирхсан иргэдэд бондын танилцуулгыг хийсэн. За ингээд бондын ерөнхий танилцуулгыг бас график дээр та бүхэнд харуулъя. За тодруулах юм бол санал болгож байгаа бондын нийт их үүсвэр бол 30 тэрбум төгрөг гэж байгаа. За татан төлбөрүүлэх үнийн дүн бол 30 тэрбум. За нэрлсэн үн нь бол 100 мянган төгрөг байхаар тооцсон байна. За тодруулах юм бол 100 мянган төгрөгтэй иргэн байлаа гэхэд тухайн бондод хөрөнгө оруулж тодорхой хэмжээний өгөөж хүртэх ийм боломж нөхцөлтэй гэж ингэж хэлж болохоор байгаа юм. За тоо ширхийн тухайд бол нийт 300 мянган ширхгийг бол гаргана гэж ингэж үзэж байна. За хүүн нь бол 16% байх нь. За жилийн 16% хүүгийн өгөөжтэй ийм бондыг бол гаргаж байна. За хугацааны хувьд бол 36 сар буюу 3 жилийн хугацаатай гаргаж байна. За хүү төлөх давтамж нь бол хагас жил тутамд хүүгийн орлогыг тухайн хөрөнгө оруулагчдад шилжүүлээд явна гэж ингэж ойлгож болох юм. За үндсэн төлбөрийг бол хугацааны эцэст бол бүрэн төлнө. За бондын нэг давуу тал нь бол тухайн иргэн хөрөнгө оруулаад за мөнгө хэрэгтэй болсон нөхцөл тухайн бондоо хоёр дахь зах зээл дээр арилжаалах ийм боломж нөхцөлтэй. За хэрвээ арилжаалахгүй хугацааны эцэст үндсэн хөрөнгө оруулсан хэмжээгээ авна гэх юм бол авч болох ийм зохицуулттай байгаа. За үндсэн бондын барьцаа баталгааны тухайд бол олон улсын зах зээл дээрх хувьцаат компаниудад үнэлгээ шинжилгээ хийдэг ийм компаниудаар хөндлөнгийн шинжилгээ дүгнэлтийг бол хийсэн гэдгийг бол бас бонд гаргагч компани болон андраадч компаниудын зүгээс илэрхийлж байгаа. За харин татан төлбөрүүлсэн энэ хөрөнгөөр юунд хөрөнгө оруулах хийх вэ гэхээр мэдээж эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж за эмэгтэйчүүдийн төсөлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийн. За үүнээс гадна экспортын чиг баримжаатай төсөл арга хэмжээг бол санхүүжүүлэх бодлого баримталж байгаагаа бол бонд гаргагч аж ахуйн нэгж болон андраатер компаниудын зүгээс мэдээлэл өгсөн юм а. Хөрөнгийн зах зээл дээр анх удаага гендерийн мэдрэмжтэй бонд гаргах гэж байна. За тэгэхээр зэрэг энэ маань болохоор зэрэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн их усүр болох зорилготой байгаа. За яг энэ бид нар татан төлөвлөсөн хөрөнгөө бол жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг зориулахаар хичээж байгаа. За тэгээ энэ чиглэлд бол бид нар хэд хэдэн зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Ялангуяа энэ тухайлсан энэ бүтээгдэхүүнийг яагаад гаргаж байгаа вэ гэхээр зэрэг энэ бүтээгдэхүүнүүд нь өөрөө яг эмэгтэй бизнес эрхлэгчдэд дутагтаад байдаг нэг хитгэн зүйл байдаг. Юу вэ гэхээр зэрэг эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө дутагтаад байдаг. Тэгэхээр барьцаа хөрөнгөний шаардлагыг бага зэрэг сулруулж гисэн байгаа. За дээрэс нь бол бас эмэгтэй бизнес эрхлэгч нар маань голдуу жижиг дунд бизнес эрхэлдэг учраас тэдний хувьд бол зээлийн хүү нас жоохон өндөр байгаад байдаг. Тэгэхээр зэрэг зээлийн хүүгээ харьцангуй бусад ердийн зээлигээ бодвол нэг 0.6-аас 1.2%-аар бууруулж гисэн ийм байдгаа. Тэгэхээр зэрэг эдгээрээр дэмжиж бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгаа гэсэн. Манай эмэгтэй зээлдэгч нар бол зээлийн хувьд хамгийн чанартай сайн зээлийг бий болгодог. Ялангуяа хамгийн хариуцлагатай зээлдэгч нар байдаг. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн хамгийн чухал хэмждэг нэгж бол хугацаа хэтрэлт байдаг шүү дээ. Хугацаа хэтрэлт бол дөнгөж 1.5-аас 2% л байдаг. Тэгэхээр чинь манай нийт дунджаар бол банкны өөрийн маань дундаж бол 4.3%-тэй, нийт арилжааны банкуудын дундаж бол 6%-тэй байхад эмэгтэйчүүд маань 2 дахин 3 дахин илүү сайн чанартай зээлийг бий болгодгоо гэсэн үг байна. Өнөөдөр Монгол улсын санхүүгийн зах зээл дээр бол түгээн үйл явдал болж байна. Учир нь Монголын хөрөнгийн зах зээл дээр анх удаа гендер бонд, нийгмийн бонд буюу гендер бондод гарч байгаараа онцлогтой. Олон улсууд бол энэ төрлийн бондууд бол нэлээд гардаг. Ялангуяа гендер бонд тэгш гендерийн тэгш байдлыг хангах зорилготой эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн бие боловсрол эрүүл мэндийг дэмжих ийм зорилттой бүлгийг түшгэлсэн ийм бондууд бол гардаг байгаа. Тэгээ анх удаа бол энийг Австралийн даатгалын QBA гэдэг компани гаргаж ирсэн. Олон улсад бол Orange Bond гэдэг нэршилтэй байгаа юм.
За саяхан санхүүгийн зохицуулах хорооноос компани өрийн хэрэгслийн бүртгэлийн тухай журмд өөрчлөлт оруулж доктортой хөгжлийн болон нийгмийн бондын зохицуулалт оруулж өгсөн байгаа. Ингэснээрээ бид нар одоо Монголын хөрөнгийн зах зээл дээр анх удаа гендер бонд гаргах ийм эрх зүйн орчин бүрдээд байгаа. Тэгээ энэ бондын одоо анхдагч нь болж түүчилэгч нь болж хаан банк бол энэ гендер бондыг гаргаж байгаараа онцлогтой байгаа. За олон улсад ер нь бол бизнес зөвхөн ашиг хөөх биш, бас нийгэм дээлтэй нийгмийн хариуцлагыг ухамсарлах ёстой гэсэн чиг хандлага сүүлийн 10 гаруй жил болов эрчимтэй явагдаж байна. За энэ хүрээнд бол сошиал бондыг бас олон улсын зах зээл дээр нэлээд өргөжүүлж байгаа. За сошиал бондын нэг хэлбэр нь бол сүүлийн жилүүдэд энэ гендер бонд гэж гарч ирлээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, за гендерийн хэрхийг хамгаалах одоо хангах гол зорилготой ийм бонд анх удаа Монгол улсад бол хаан банк 30 тэрбум үнэлгээтэй бонд гаргаж байна. За энэ дээр бол бид нар маш талархалтай хандж байна. За учир нь юу вэ гэвэл нийт Монгол улсад ажил эрхлэлтийн тухай одоо 2022 оны олон улсын байгууллагаас гаргасан тооцоогоор бол нийт хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 53% нь бол ажлын байртай байна. За 67% нь эрэгтэйчүүдийн хувьд бол ажлын байртай байна гэдэг үзүүлэлт. За энэ бол Аз даа бол бас дундаж үзүүлэлт боловч Европын улстай биднийг харьцуулах юм бол ер нь ач хамталтай үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ 53%-ыг бол 2050 гэсэн алсын харааны одоо алсын бодлогын хүрээнд бол үнэхээр хэрэгжүүлж чадах юм бол 53-65% болгож чадах юм бол би дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 пунктээр өсгөх боломжтой гэсэн бас тоо мэдээлэл байдаг. За нийт бизнес эрхлэгчдийн жижиг дундын бизнес эрхлэгчдийн 80% нь бол эмэгтэйчүүд байгаа. 10 хүртэлх за бичил бизнесүүд тийм 10 хүртэлх ажилтнтай бизнесүүдийн захирлууд, за хувьцаа эзэмшигч эмэгтэйчүүд байдаг. За тэгэхээр Улаанбаатар хотод болон орон нутагт энэ одоо гендерийн бонд нь бол бас олон бизнесийг дэмжих, олон ажлын байр бүтээхэд бол нэмэр оруулна гэж бол харж байна. За тэгэхээр иргэд хөрөнгө оруулагчдын зүгээс гендер бонд одоо бусад энгийн компани бондоос бас юугаар ялгаатай вэ? Ижил үү гэдэг ийм асуулт бол тавьж байгаа. За тэгвэл зарчим нь одоо юу гэх юм бол одоо гендер бондын тухайд энгийн бондоос зорилго зарцуулалтын хувьд бол өөр байгаа юм. За өөрөөр хэлэх юм бол гендер бонд гендерийн тэгш оролцоог дэмжсэн за эмэгтэй бизнес эрхлэгчид болон гендерийн мэдрэмжтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гарч байгаагаараа ихээхэн онцлогтой өөр байна гэж ингэж хэлж болох юм. За татвар төлбөрүүлсэн хөрөнгийн энэхүү одоо зорилгын хүрээнд бол зарцуулна гэдгийг бол мэдэгдэж байна. За хаан банкны гендер бонд нь одоо санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж за гендерийн тэгш байдлыг дэмжих за эдийн засгийн идэвхтэй оролцоог бол хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх бөгөөд за татан төрүүлсэн хөрөнгийг нийт одоо 100% одоо эмэгтэйчүүдийн бизнес зарцуулна гэдгийг бол хэлж байгаа. За зээлийн одоо энэ хүүгийн хувьд одоо яаж тогтвоо гэдгийг бол үзэгч та бүхэнд бас график дээр тайлбарлан үзүүлье. За тодруулах юм бол одоо гендер бондын жилийн хүү нь 16% байна. За ижил төстэй одоо зэрэглэлтэй Монгол Улсын засгийн газраас гаргасан бондын хүү бол 10% дундажтай гарсан. За тодруулах юм бол засгийн газраас энэ оны 4-6 дугаар саруудад дотоодын хөрөнгийн зах зээл дээр 3 жилийн хугацаатай 2 бонд бол гаргасан. За эдгээр бондын анхдагч арилжааны нийт дүн бол 10 тэрбум төгрөг байсан бөгөөд за хүүгийн тухайд бол 10.55% өгөөжтэй байсан. За ийхүү ижил хэмжээний одоо 3 жилийн хугацаатай олон улсын үнэлгээний агентлагуудаар ижил зэрэглэлийн үнэлгээтэй 2 үнэт цаас одоо иймхүү одоо хүүгийн зөрүүтэй байгааг бол үзэгч та бүхэн харж байна. За харин энэхүү одоо хүүгийн өгөөж бол одоо зарим арилжааны банкуудын хадгаламжийн хүүтэй ойролцоо за бага зэргийн өндөр өгөөжтэй байгаа ийм зураг бол харагдаж байгаа юм аа. За цаашлаад одоо дэлхийн нийтээр одоо доктортой хөгжлийн зорилтонд бол гол анхаарлаа хандуулж ирэх болсон. За өөрөөр хэлэх юм бол аливаа төсөл хөтөлбөрийг одоо санхүүжүүлэхдээ ногоон их усүрийг бий болгох, за бизнес үйлдвэрлэлийг одоо ногоон чиглэлээр зарцуулах ийм зүйлийг бол одоо гол зорилттой болгож аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагчид бол ажиллаж байгаа юм. За хаан банкны тухайд ч гэсэн одоо энэ доктортой хөгжлийн зорилтод чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх чиглэлээр бас өмнө нь одоо нийгмийн 3 бонд гаргасан. За энэ удаад бол 4 дахь бондоо энэхүү одоо гендер бондыг бол гаргаж байна. За энэхүү эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжснээрээ бас нийгэм эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх боломжтой гэж ингэж үзээд байгаа юм аа.
Ер нь хаан банкны дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө бид нар хэд хэдэн зээлүүдийг түлхүү хөгжүүлье гэж бодож байгаа. Яг л дунд хугацааны бизнес төлөвлөгөө маань өөрөө тогтвортой дунд хугацааны бизнес төлөвлөгөө байдлаар бичигдсэн байна. Тэгэхээр зэрэг энэ дотор бол ялангуяа бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхлэгтийг дэмжих мөртөө бас улс их орондоо хэрэгтэй нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлд илүү анхаарлаа хандуулна гэж байна. За нийт зээлийн багцын 10%-ийг бол ногоон зээл байлгана. За нийт зээлийн багцын 15% нь бол гендер мэдрэмжтэй буюу нэмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ийм зээл олгоно гэсэн байна. Тэгээ яг энэ оны эцэхэд бол манай нийт зээлийн багц нэг 14.5 их 80 төгрөг төрнө. Тэгэхээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зээлийн нийт дүн байна бол энэ оны эцэхэд 1.9 их 80 буюу бараг 2 их 80 төгрөг хүрхүүц хэмжээний ийм их хэмжээний зээлийг өгч бизнес эрхлэлтийг дэмжинэ гэж байна. За яагаад энэ чиглэлд илүү анхаарлаа хандуулж байна гэхээр зэрэг эмэгтэй хүмүүс одоо бизнес эрхлэж санхүүгийнхээ хувьд хүчрэхэг чадвартай байх тусмаа Монгол улсын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийг нэмэгдүүлэхэд илүү хувь нэмэр оруулдаг байгаа. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн эдийн засгийн оролцоо нэмэгдэх тусам за одоо нийт бизнес эрхлэгчдийн нийгмийн хариуцлага дээшилдэг. За тэдгээрийн нийгэмд хандах хандлага болон ялангуяа үр хүүхдийнхээ сургалт хүмүүжил бүх гэр бүлийнхнийгээ эрүүл зөв хооллох, эрүүл зөв амьдрахад нь бол хамгийн том нөлөө үзүүлдэг хүмүүс бол тухайн гэр бүлийн ээж нар нь байдаг. Тэгэхээр энэ ээж нар нь өөрөө санхүүгийн хувьд хүчтэй, хүчрэхэг, орлоготой болох тохиолдолд бол нийт хүн ам маань бол эрүүлжихтэй, эдийн засгийнхаа хувь зөөлөн болох, хариуцлагатай болох энэ чадвар илүү нэмэгддэг гэж үздэг байгаа. Тийм. За энэ гендер бондын одоо хугацаа нь бол 3 жилийн хугацаатай байгаа. Хүү нь бол 16%, хүүгийн төлбөрийн давтамж нь бол хагас жил тутамд байгаа. За энэ дашин бас нэг зүйлийг дурдъя гэж бодож байна те. Хүүгийн төвшин 16% гэж яа тогтсон бэ гэж те. Тэгэхээр хаан банк бол манай засгийн газрын одоо адилхан зээлжих зэрэгэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын одоо зээлжих зэрэглэлийн байгууллагууд одоо тий олон улсын хөрөнгөний зах зээл дээр бонд гаргах юм бол зээлжих зэрэгэлт заашгүй одоо тогтоолгох шаардлагатай байдаг. Тэгэхээр хаан банк бол одоо засгийн газартайгаа адилхан бие нэг одоо гэсэн зээлжих зэрэгэлтэй байдаг. Тэгэхээр сүүлийн үед бол одоо бүгдөө мэдж байгаа хөрөнгөний зах зээл дээр бол одоо 8 жил засварсны дараа засгийн газрын бонд арилжааж эхэлсэн. Тэгэхээр засгийн газрын бондын хугацаа бол маш одоо олон төрөлтэй байгаа тий одоо 6 сар, 9 сар, жил, 3 жилийн хугацаатай бондуудад арилжааж байгаа. Тэгэхэд одоо өнөөдөр бол хөрөнгөний бирж дээр арилжаалж байгаа. Тэгээ засгийн газар 3 жилийн хугацаатай засгийн газрын бондын хүүгийн түвшин бол нэг 10.54 хавцаа байгаа дунджаар. Тэгэхээр хаан банк яг адилхан зээлжих зэрэгэлтэй хэрнээ 16% хүүтэйгээр гарч ийна гэдэг чинь даруй 5.5%-аар өндөр байна гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн бизнес хүсэх одоо бизнес хийх хүсэл мөрөлдөл маш өндөр байдаг. Гэхдээ санхүүгийн хүртээмж муу. За яагаад вэ гэхээр барьцаа хөрөнгө бас төвхтэй асуудлууд байдаг. Тэгэхээр эдгээр одоо бэрхшээлийг даван туулахад одоо энэ гендер бондын нийт босгож байгаа 30 тэрбум маань ойрын 3-аас 4 жилдээ бол бас томоохон хөрөнгө оруулалт болох тийм ээ. За ялангуяа бидний бас баримталж байгаа бодлого бол банктайгаа бас ярьж байгаа зүйл бол экспортын баримжаатай тийм ээ үйлдвэрлэл эрхэж байгаа компаниудыг илүү дэмжээч гэсэн бас хүсэлтүүдийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ нь бол бас Монгол улсад гаднаас тийм ээ валют оруулж ирэх за Монголын бараа бүтээгдэхүүнийг гадаад улсад экспортлоход бас нэлээд төхөн болох болов гэж хүлээж байна. Хувьцааны үн ханш гэдэг бол эдийн засгийн өсөлттэй бол заашгүй одоо холбоотой учраас харин энэ нөхцөлд бол яадаг вэ гэхээр эдийн засаг ийм үед бол хөрөнгө оруулагч нарт илүү бонд руу одоо хөрөнгө оруулах төлөвтэй байдаг. Тэгэхээр бондын зах зээл бол өнөөдрийн байдлаар бол маш сайн явж байгаа тий. Одоо хөрөнгөний бирж дээр он гарснаас хойш хэд хэдэн бүтээгдэхүүн гарлаа тий. Зөвхөн Монголын хөрөнгөний биржтүүдийгүү тий. Одоо Улаанбаатар хөрөнгөний бирж дээр ч гэсэн тэр тий. Ингээд нэлээд олон бүтээгдэхүүнүүд бол хөрөнгөний бирж одоо OTC биржийн бус зах зээл дээр ч гэсэн бондын одоо эрэлт хэрэгцээ бол нэлээд байна. Бид хэд бас энэ жил хаан банктайгаа хамтарч худалдаа үйлдвэрийн танхимын зүгээс ямар үйл ажиллагаа явуулж байна гэхээр нийт 100 эмэгтэйд 1 сая доллар буюу 3.5 тэрбум төгрөгийг боцолтгүй тусламжаар олгож байгаа. За энэ нь бол бас эмэгтэйчүүд боцолтгүй тусламжаараа өөрөөсөө тоног төхөөрөмж авах. За ялангуяа дижиталар буюу одоо энэ хиймэл оюун ухаан нэлээд хөгжиж байгаа энэ нөхцөлд онлайнаар бараа бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлоход бас дэмжлэг үзүүлнэ. За энд бодлогын зөвлөлдөр бол хаан банкаас орсон байгаа. За хаан банкны зүгээс бас эдгээр 100 эмэгтэй шалгаруулна. 100 эмэгтэйд бас менторинг үзүүлэх тийм ээ. За урт хугацаанд бас тодорхой хөнгөлтүүдийг үзүүлэхээр бол тохиролцоонд бол хүрээд явж байгаа. Бид нар бол Монголын зах зээл дээр 2 дахь удаагийн бонд, за нийтдээ дэлхийн зах зээл дээр бол 3 дахь удаагийнхаа бондыг гаргаж байна. Анх 2023 онд бол
хамгийн анх олон улсын зах зээл дээр ногоон бондоо гаргаж ирсэн. За тэгээ 23 оноос 24 ондоо бол Монголын хөрөнгийн бирждээр хибрид ногоон бондыг гаргасан байгаа. За тэгэхээр тэр үедээ бол бидэд бас Монголын хөрөнгийн зах зээлийг гадны хөрөнгө оруулагчдад сурталчлах зорилгоор хибрид буюу стратегийн хөрөнгө оруулагч нар гадны хөрөнгө оруулагч нар доллараар Монголын хөрөнгийн захад энэ бондын хөрөнгө оруулалт хийх чиглэлд илүү анхаарлаа хандуулсан. За өнгөрсөн жил 2024 онд бол бид нар олон улсын зах зээл дээр сошиал бонд буюу нийгмийн бондыг гаргасан. Өнөөдөр 4 удаагийнхаа бондыг эмэгтэйчүүдэд зориулсан гендрийн мэдрэмжтэй бондыг Монголын хөрөнгийн бирждээр Монголын хөрөнгө оруулагч нартай гаргаж байгаа. Гэхдээ ер нь энэ нийгмийн чиглэлийн бондуудыг гаргахад Монголын хөрөнгө оруулагч нар маш дуртай байдаг. Сүүлийн үеийн хөрөнгө оруулагчдын төлөв байдал бол яаж өөрчлөгдөж байна вэ гэхээр нийгмийн харилцагтай хөрөнгө оруулалтыг хийдэг болжээ. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр нэгэн дэлхий дээр амьдарч байгаа тийм бид нар тэгэхээр зөвхөн одоо хөрөнгө мөнгөний ашиг одоо харахаасаа илүүтэйгээр тийм энэ амьдарч байгаа дэлхийн ертөнцийг цаашлаад ногоон тийм нөгөө хөгжлийг дэмжих тийм одоо улсынхаа нөөцийг хамгаалах гэдэг юм. Гендерийн тэгш бус байдлыг одоо зөрүүг арилгах ч гэдэг юм уу тийм энэ талаар одоо нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт гэдэг бол маш ихээр хийдэг болж байна. Тэгэхээр энэ удаа хөрөнгийн зах зээл дээр энэ нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байгаа энэ гендер бонд гэдгээр онцлогтой. Тэгэхээр юу гэхээр судалгаа байдаг юм байна. Эмэгтэйчүүдийн одоо оролцоог тийм ээ одоо бизнесийн оролцоог жишээлбэл тийм 10%-аар нэмэхэд л гэж байгаа юм тийм дотоодын нийт бүтээгдэхүүн 1-2% өсөх одоо төлөвтэй байдгаа гэдэг юм дэлхийн банкны судалгаа гарсан байдаг. Тэгэхээр бид нэр одоо манай эмэгтэйчүүд одоо бусад орны эмэгтэйчүүдийг бодвол боловсрол сайтай, суур сайтай байдаг тийм. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийг бид нэр санхүүжилтээр дэмжиж өгөх юм бол одоо бид нэр эрэгтэй эмэгтэй гэлтггүй тийм одоо гендер харгалзахгүйгээр энэ дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх, эдийн засгийн өсөлтөөс бүгдөө үр өгөж хүртэх юм боломжтой байгаа. Тэгэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд гарч байгаа. Тэгээд энэ ашиг хүртэхийн зэрэгцээгээр бүгдөө энэ нийгмийн өөрчлөлтийг одоо авчирхад хувь нэмэр оруулах энэ түүхэн одоо үйл явдлын нэгэн хэсэг болох юм боломж өнөөдөр хөрөнгө оруулагч нарт бүрдэж байна. Тэгэхээр одоо бүгдөөрийнгийн энэ бондод хөрөнгө оруулаасаа гэж хүсэж байна. За тэгэхээр Монгол улсын одоо хөрөнгийн бирж дээр бол одоо сүүлийн үед бондын арилжаа бол идэвхтэй явж байгаа. За бонд нь бол одоо хөрөнгө оруулагчдад найдвартай одоо хөрөнгөө өсгөх ийм боломж нөхцөлийг бол олгож байгаа онцлог бүтээгдэхүүн юм. За тэгвэл гендер бонд нь одоо бусад бондоос юугаараа ялгаатай? За яагаад хөрөнгө оруулах шаардлагатай вэ гэдгийг бас дараах график дээр тайлбарлая. За тодорхойлох юм бол нэгдүгээр одоо нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх ийм боломж нөхцөлийг бол олгож байна. За нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилттой 17 зорилтын одоо гендерийн тэгш бүс байдлын зөрүүг одоо бууруулахад хувь нэмрээ оруулах ийм боломж нөхцөлийн үүднээс одоо хөрөнгө оруулах ийм боломжтой байна. За хоёрдугаарт бол одоо сэтгэл ханамжийн өгөөжийг бол одоо санал болгож байна. За зээлийн одоо зах зээлийн жишгт нийцсэн өгөөжийг бол хүртэх. За гендерийн тэгш байдлыг дэмжих одоо нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах ийм боломж байна гэж ингэж харж байгаа юм. За 3 дугаарт бол одоо найдвартай хөрөнгө оруулалт гэдгийг бол онцолж байна. За олон улсын одоо агентлагаас нэмэх бие доктортой зэрэглэлтэй ийм одоо аж ахуйн нэгжийн бонд гэдэг бол одоо тухайн таны оруулсан хөрөнгө оруулалт бол найдвартай байна гэж ингэж ойлгож болно. За 4-дүгээрт бол хүүгийн төвшин бол одоо засгийн газрын дундаж үнэт цаасны зэрэглэлээс бол өндөр байна. Өөрөөр хэлэх юм бол 5%-аар одоо илүү байна гэж ингэж ойлгож болохоор байгаа юм. За нөгөө талдаа бас нээлттэй үнэт цаасны давуу тал нь бол одоо татврын хувьд бол одоо хадгаламжийн хүүний орлогоос 10% татвар авдаг бол бондын хүүгийн орлогоос бол 5% татвар авдаг. За нөгөө талдаа одоо хөрвөх чадвартай ийм бонд зах зээл дээр гарч байна гэж ингэж ойлгож болох юм. За та одоо өнөөдөр хөрөнгө орууллаа. За маргааш та бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан нөхцөлд тухайн одоо бондынхоо хөрөнгө оруулалтыг бас хоёр дахь зах зээл дээр борлуулах ийм боломж нөхцөл бол байгаа юм аа. За дэлхийд дахинд бий болсон худалдааны маргаан за зэвсэг төмөрлөлтөөний улмаас гадаад хүчин зүйлс таагүй хിവэрэ байгаа. За үүнтэй холбоотойгоор манай улсын экспортын гол бараа бүтээгдэхүүний үн ханш унаж за экспортын орлого буурах зэрэг эдийн засагт одоо хүндрэлүүд бол бий болсон. За үүнийг дагаад хөрөнгийн зах зээлд ч гэсэн одоо таагүй нөлөө үзүүлэх ийм магадлалтай. За ийм нөхцөлд иргэд олон нийт одоо найдвартай зүйлд хөрөнгө оруулахыг бол хичээдэг. За тэгвэл Монголын хөрөнгийн зах зээл дээр одоо томоохон компани нэг болох одоо Хаан банк одоо хөрөнгийн биржээр дамжуулан 3 жилийн хугацаатай ногоон бонд болох одоо гендер бондыг бол санал болгож байгаа. За энэ талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ энэ удаагийн эдийн засгийн тойрон нэвтрүүлгээрээ хүргэлээ.